Энэ тэнтгэл бөмбөг тесэрчил бэрсэн зөргөлөөр энэхүү нэмэглэх бөгөөд зэрэг чимшиг энэ хоёр нөхөр хоорондоо алсан хүнийхээ тоо гаргаад их л багталтай нарахгүй яриа зогсож байтал дайсан болтой хөнгүүж явахыг хараад ардаас нь хөн. Тэгтэл нөгөөх нь яг л гүлэг төрүүлж байгаа мэт буулан эргээд л байхгүй өндөр байшингийн дээвэр дээр өнөөх согтож байсан нөхөр нэг сүртэй гүйлбэс авчихсан сууд гэсэн янзтай л зогсож байна. Тэгээд л утаа өнөр тавиад цонхоолж очиж ирээд намайг ингэж хөөдгүй юм байна дэмэн гэсэн шиг л бүлтүүлцрээсэн нөхрийг суугаар нь тавьж бусад хүмүүс чатаран гайхалтай зэрэгцэн танаваг яллаа гэх бич гарснаар энэ бүхэн зүгээр л нэг тоглоом мэдэж авна. Тоглож байгаа хүн бүр нэг харвас гэрийн бүх царилсан тоглохоос ичдэг нөхөр байгаа гэж харах болно. Гүйлж. Мэдээж өдөр шөнөгүй тоглодог тоглоом нь учраас тоглоом дотроо нэлээн алдартай. Бүр чансаагаар л хэд арга туштай тэхэлнэ. Багийнхан ч өдөж өвхөн гэж ихтэй. Мань хүн Японд үзэлг. Өөр улсын хүмүүстэй үзэж ранкоски гэлдэлж чанаас сууж байхад нь дэлхийд чансаагаар хоёр дэдэг нөхөр давай даша хараа бошаа гэл дууданда. Энэхүү тоглоод байгаа тоглоом бол бүтэн нэртэй буу шидэм ёор ашигладаггүй. Зөвхөн тесрэг бөмбөг ашиглаж бибинийгээ устгадаг экшн төрлийн тоглоом билээ. Басч болоогүй дэлхийд их нь 3 сая борлогдсон гэхээр нилээдгүй алдартай тоглоом байж таарад байгаа юм. Энийг тоглоод байгаа ч нэгтгэж идэрэн багцсан нөхөр бол их наран улсын иргэн баханган архичин Сакамото Рёто ли гэж хэлээд байна. За ямар тач бядны анемны гол дүр 22 настай. Оохоо мэж шуураараа тохолсон юм чи. Гэрэлсэн тэргээ салиараад байгаа. Тэр нэг жах тоглоом дотроо ч авсан. Тэрэндээ өөрөө их байсан. Догдолж мөглөөд сүртэй. Гэтэл гэнэтгэл кадас салгадад маргааш нь ажилтаа шүнжэнгөө усчгаад өглөө нэг нүдэнэж хамгийн түрүүн цаг руу ардаг шиг нүдэ нээжэд тарахад модонд чүгүрнээс дүүжлээсээ сэрнэ. Мэйл гайхаж цэглэх хүсэн Сакамото уул ширтэ шээцэг хараад урагшаа ошоо салгаж үзснэ. Би хаан төрөөл болно. Дөнгөн нанган арайж өг шүхрээс салж газар буугаад шарцсан логоогоо шааж нэг зогсоод яаж энд ирснээ бодоод байдаггүй. Өчтөр тоглоо сууж байсан өнөөдрийн халаасанд нууц нуугаж мэдээж сүлжээгүй. Бас утсаа хайхта зэрэгцэн гаранд нь болор суулгасан байгааг хараад шок. Гэхдээ огтөдлөө гуйхаад арайч харааргийн тулгуулагчгүй bizde fuck гэж агарын тоо бодно. Орондоош огт танихгүй газар сэрсэнд бол гайхаж бас хэсэг зогсно. Тэгээд яаж ч яваад юм цүнхээ олно. Цүнхэн дотор нь бас нэг чин цүнх. Жаалж бол гол зогоохын цүнхнээсээ олж жаахан амс хийсэнга эргэн тойрны эргүүж нэг ширтчгээд хаан тасарчих байдаа гэдэл алханда. Алхасаар л бас дахин алхасаар л сүүлдээ залхасаар сүүлдэж бас сутарсаар ангунд явахтаа олон ганцын шижиг гижиг өргмөр оргоош авчираад нөгөө хижигчин түүнээсээ ухаан алдлаа яаж сандарч архитектаг өлгшил алаг хорог дэмтчин өмгүйж яваад тэгэлсэн харшаар чин тэнхээ алдаж бодорч унаад би хаана байна гэж муухай байх хэрэгтэй зэрэгцэн флашбэк. За эндээс мань хүн ер нь л ээжтэйгээ харилцаа мөн буруу эрхэлсэн зөнөг булгаж идэн харагдана. Ээж нь хүсний дэлгүүрт ажил оруулахыг CV-г нь явуулсан чинь гомтхан байж голомтгоо гэж ажилгүй арга хүүрч нь орж ирээд миний эрэгт битээ оролцморлцгээд их уурлана. Ээж нь ч бүртүүлдэ өрсөн ганцтай харагдана. Дэлгүүрээс гараад л зөрхний андын даачиж зүсрэг буруу шиг сэтгэлэн дэвтэ идэгээ байж байтал хаанаас ч юм нэг хоёр гүйлээ нөхөр хажуу хөргөнд нь гарч ирээд чи чин Сакамото Рёто билүү гэл тас. За одоноос өөр Сакагаа тавчлаа явуучих юу? Би өмнө нэмэх төрлийн ютуберуудыг яагаад өрөөдөх нэрийг тавчлаад эсвэл шаал өөр нэр өгөөд гайхаад байдаг гэсэн чинь яг өөрөө яагаад үтсэн чинь үнэхээр л аргагүй юм байна. Яг хоёр хилээл шантарлаа. Одоо болий. Наарч жаргаж мань хүн байдаг юм аварчхад баруун хараханда тагчгаа сууж байтал нөгөө чин цүнхээ санаад нээж үзэл дөрүүлжин үл мэдгэсүүл гараад ирнэ. Аган хүн шиг ангааж байснаа нөгөөхөд ардл секунд гүгээд эхлэхэн дээр. Гарч харж байснаа
Халаасны олгож ард нэрсэн мэт нэг л таагүй мэдрэмж аваад нөгөөх нь шидэл. Дээр тэнд буугаад бум шакалака фантастик бэби. Хараа бүрий болж айд сандарсан Сакаш нөгөө Чэнцэн хаяад явах гэж байтал нүдний буланд юм зүтгэнээд хүн байна гэж баярлаж гүйжчихэд цэвэр зөсний Япон зангаар ай коничива гэсэн чинь өдөөс нь бомбог нээсч ирээл. Сакади сандарч байсан ч Чэнцүгээ шүүрж аваад ангон руу шүн баадлаар. Ингээд алхаж байт. Туус байт. Босоо сүнэс байт. Бомбог. Өтөртөл биетний өрхөд атардгийн жамаар Сака маань аргагүй хамгаалт хийж дөрүлээ бомбогоо шидсэн чинь нөгөөх нь тесрэхгүй. Уг нь бол онлайн дээр онлайн мэдлэг зузаан авч онол практик 2 зөрүүдэг юм хойно маш сайн оновчтой шидсэн ч бомбогынхөө секундыг дарахгүй нэг хадмөргөн цагаад харуулж чадахгүй бас нэг ханмөргөн. Яг л бүтэн шиг санагдаад өөртөө ярьсаар байгаа мөртлөө Сака манайг л итгэж өгөхгүй толгой загсарсаар. Гэрэлгүй шөнийн гинтийн зочин манай өнийг алах гэдлуулаараа байна. Сака манчтайг нөхслөөдөг ял сухраа сансар савлт хийж газар саваг өгүүлэг царайлаад л эли бала элд бос юм асууж явж байснаа бууж өглөө гэж солиороод л дэсрэлтийн манаралтаа тэнийг гашрлаа мэдэхгүй одон дэнгэр ширдсэн шигээ байж байтал гарын дах болорн гэрэлснээр Сака маань чөнийг бүтэмдэх радар юм байна гэж ойлгож толгоор он тог гүх мэт болж ухаан санаа нь ургалдарч эхэлнэ. Өнөрийн өмнө нэлхэ марцсан байна уучлаарай. Бүтэмдэх тоглоом нь олдохгүй эсвэл нуугдсан байгаа дэснэ радар ашиглан илрүүлэх боломжтойгоос гадна 8 өөр төрлийн цэсэг бөмбөг ашиглан тоглох боломжтой. Одоогийн нөхцөл манай хүний тесрэг бөмбөг бол цаган бөмбөг. Секунд 0-ыг заахад тесрэн. Харин гинтийн цэсрэг бөмбөг бол Кракерс гэж нэрлэгддэг дөрвөлтийн хүчээр цэцэрдэг бөмбөг байдаг. Эхэндээ нэг л итгэж өгөхгүйсэн Сака. Өдөр зурлаагаад накан гараг иргсэн тоолол гэдэг шиг л бүхэл юмд даарсанд бол сая л нэг юм бүтэмийг бодит амьдрал дээр тоглоод байгаагаа бүрэн ойлгоно. Одоо л зэвсгийн эрдмээ үзүүлж ашиггүй нэг юм алалцгана гэтэл Борхонгүй газрын Шарка галзуурдын үлгэрээр гинтийн зочинч дүрдээ итгэхэд хулчхар банд гэж харааж байтал манай хүн чинь дэлхийд number 1 биш ч гэсэн 10 шүүд онл найчхав. Инхүү бодит амьдралах бүтэн тоглоомныхоо эхний алга ёслол өглөр гүйцэтгэнэ. Хэдий бодвол тасахгүй байсан ч гэсэн эрмитийн бол easy peasy. Дасарсан гаруул анхудаа гарсан хүн чинь яаж зүөрөх өгүүлж бөлжөл өөлж хайлаад л надад өөр сонголт байгаагүй гэж гинтийн зочны бомбыг ширтэнгээ. Яг л нөгөө навшин тоглоом шиг бүхэл зүйл аллага бас би бод дээр тоглох хэвээр гэж юу. Дахиад л флашбэк. Сака маань видео тоглоом бүтээж камбад ажиллах мөрөөдөлтэй байж тэгээд уг нь очжуулаа ярилцлаганд орсон боловч яри гэж хэлдэг. Тэгээ жаахан сэтгэлээсээ авсан уу яасан. 2 жил гэртээ суугаад бүтэмнүүд чигж. Ээж нааг хахаас нь ажиллаж суугаад тэрийг нь хэлдэл. Би өөрийн өсөж байгаа ажлаа олчихсон гэж нэг сайлоор нь бандажиндаа гараа ичгсэн гэвчиж бас их бидэд үсэрнэ. Жижигхэн ажил олж хийлдэ гэсэн чинь тэр яриг нь цуг тоглож байсан хүмүүс нь сонсчихно. Тэгээд л шууд тоглоомныхоо гарыг шидчихэж байгаа. Бас л их буруу эргэлсэн харшаар байгаа юм шүү. Хэрвээ хөвгүүд үзчихвэл хэдий аав чинь чамайг ойлгохгүй дэмжихгүй байсан чи хизээч ингэж нэрэгдэж болохгүй шүү. Окей. Зөө тэгсэн чинь хөөрхий зүүд байсан биш таарна. Бодит бүтэмхэн газар сэрээд бас л урдын адил нүдэндээ нэж нүүр нь ярваа. Бүрэн сэрээд харсан чинь урд нь нэг юм ихтэй. Хаяа. Сакаш цогт тусаж харснаа яг л зомби шиг алхаад нөгөө эмэгтэйгээ айлгachхна. За энэ бүтээн маань ихний анги өндөрлөнө. Дараагийн ангиудыг миний бие аль болох хурдан оруулахыг хичээг болно. YouTube дээр оруулж байгаа хамгийн анхны бичлэг болохоор зарим үзүүл дээр яалтчгүй туршлага тутлаа. Уг нь микрофон дээр үгээлэхтэй айгу тоотол идэх шиг байсан. Тэгээд аудиогийн анцлалтаа жаахан хадмөр өчлөө тийм.
Зарим нэг хэсэг нь чангараа, зарим нэг хэсэг нь суларчсан байх шиг байна. Суларсан хэсгүүд дээр миний үг тод сонсогдохгүй байгаа юм шиг санагдсан учраас давхар сабтайтлыг оруулжглаа. Хэрвээ таалагдсан бол алсуух юм онгор минь алив хонхоо дараад өгөөж дараагийн бичлэгээрээ яг энэ цагт яг энэ өргөөнд эргэн уулзсан ярилцлага тавья. Баярлалаа.